Үе үеийн хүслэн 13 дугаар бүлэг ялалт. Муу ёрын сүнс түүнийг ариун хотод аваачиж сүмийн орой дээр зогсоогоо түүнд "Хэрэв чи Бурхны хүү мөн л юм бол доошоо үсэр. Учир нь чамд санаа тавих үүргийг тэр Тэнгэр элч нартаа өгнө. Тэд гар дээр чамааг өргөөд авч явна. Эс тэгвэл чи хөлөөрөө чулуун зогчихвээ. Сатан Иесусыг өөрийнх нь үгээр дамжуулан уруу татаж болно" гэж боджээ. Заналт дайсан Бурхны амнаас гарсан үгийг түүнд танилцуулж өгч байв. Тэрээр урдын адил ёр бусын гэрлийн элчийн дүрээр үзэгдэж бичээсүүдтэй танилцаж гүн гүнзгий утга учирыг нь ойлгодог болохоо харуулж байв. Гэвч Есүс итгэлээ батжуулахын тулд Бурхны үгийг ашиглаж байсан бол уруу татагч нэгэн хуурамч зангаа нуух гэж Бурхны үгийг ашиглав. Тэр өмнө нь Есүсийн итгэлийг ашигласан гэж байсан бол одоо түүний тэсвэр хатуучлыг сайшааж бүдүүр үзүүлв. Аврагч Бурханд итгэх итгэлээ харуулсаар байхад Сатан түүнийг итгэлээ дахин батлаад харууладах гэж уруу татсан. Сатаны уруу татал дахиад л "Хэрвээ чи Бурхны хүү мөн юм бол" гэсэн үл итгэх байдлыг нь харуулж өгч байлаа. Христ хэрв гэсэн асуултанд хариулт өгөхөөр уруу татагдсан боловч тэрээр өчүүхэнж төдий эргэлзээнд анхаарал хандуусахаас татгалцсан билээ. Есүс Сатанд баталгаа өгөхийн тулд амьдралаа аюул асуулт өртөөлөхгүй шүү дээ. Уруу татагч Есүсийн хүний биетэйгээр ирсэн байдлыг ашиглан түүнд өөрөөрөө бахархах сэтгэл төрүүлэхийг хүсжээ. Сатан гэм нүгэл рүү түрхэрдэг боловч гэм нүгэл хийлгэж чадахгүй байлаа. Тэрээр Христэд хандан доошоо үсэр гэж хэлэхдээ түүнийг доош хүчээр түлхэж чадахгүй гэдгээ мэдэж байсан. Учир нь Бурхан түүнийг заавалчгүй саад хийж аврах болно гэж бодож байлаа. Христ өөрөө уруу таталтанд автахгүй л юм бол ялагдах ямар ч нөхцөл түүнд байгаагүй. Газар дээрх тамийн ямар ч хүч түүнийг эцгийнхэн хүслээс өчүүхэнж хазаалгаж чадахгүй. Уруу татагч бид нараар ямар ч бузар мууг алавдан хийлгэж чадахгүй. Бид өөрсдөө түүний удирдлаганд л орохгүй юм бол тэрээр бидний оюун ухааныг захирч чадахгүй. Тэрээр бидний хүслийг эзэмдэж Христэд итгэх итгэлийг нураахаас биш биднийг удирдах чадваргүй юм. Бидний сэтгэлдээ нандинаж буй гэм нүгэлтэй хүсэл бүхэн түүнд биднийг эзлэн авах боломжийг өгч байдаг. Бид Бурхны жишгт хүрэх боломжгүй болох бүрт биднийг уруу татаж сүрүүлэх үүд хаалга Сатанд нээдэг. Бидний уналт ялагдал бүрийг Сатан Христийг буруутгах шалтгаан болгон ашигладаг. Сатан тэр өөрийн Тэнгэр элч нарт чиний талаар тушаал өгнө гэсэн амлалтаас иш татах үедээ бүх замд чамайг хамгаалахын тулд гэсэн үгсийг орхигдуулсан. Энэ нь Бурхны бүх хүслийг даган биелүүлэх гэсэн үг юм. Есүс дуулууртай байх замаасаа гажихыг хүссэнгүй. Тэрээр эцэгтэй төгс итгэдэг болохоо харуулж Бурхны хүслээс гарч эцгийг өөрийг нь шалтгаангүйгээр өхлөөс авран хамгаалахаас өөр аргагүй байдалд оруулахгүй байх байлаа. Тэрээр хүнд итгэл дуулууртай байдлын үлгэр жишээг үзүүлэхийн тулд Тэнгэрийн тусламжийг авах гэж муухарлан хүчлэхийг хүсэхгүй байлаа. Есүс Сатанд өөрийн Бурхан эзнээ бүү сорь гэж бичигдсэн байдаг хэмээн тунхагласан юм. Цүлд цангасан Израильчууд эзэн бидний дунд байна уу үгүй юу хэмээн дуу алдцгааж Мосегоос ус угхийг шаардах үед Мосе дээрх үгсийг хэлсэн байдаг. Египтээс гарсан 17-гийн 7. Бурхан тэдэнд олон гайхамшиг үзүүлсэн хэдий ч тэд байдал ялгүйд ортоход Бурханд эргэлзэж түүнийг хамт байгаа эсхийг батлан харуулахыг шаардцгаасан юм. Тэд итгэлгүй байдлаараа түүнийг сорихыг хүссэнтэй адил Сатан ч гэсэн Христийг мөн адил сорьсон. Бурхан аль хэдийн Есүсийг өөрийн хүү гэдгийг баталгаажуулсан. Одоо дахин түүнээс баталгаа хүсэж байгаа нь Бурхны үгийг сорж түүнийг уруу татаж байна гэсэн үг юм. Бурхны амлаагүй зүйлийг хийхийг хүсэх нь Бурхныг буруугаар сорж байгаа гэсэн үг билээ. Ийм байдал нь Бурхныг сорж шалгаж байгаа итгэлгүй байдал юм. Бид Бурхан үгээ хэрэгжүүлэх болов уу хэмээн эргэлзэж гуйлтаа өргөх бус харин
тэрээр амлалтаа заавал биелүүлнэ хэмээн гуйлтаа өргөх ёстой. Бид түүнийг хайраа батлан харуулаасай хэмээн харин биднийг хайрлсан учраас хэмээн түүнд ханддаг байх ёстой. Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурхан руу ирж буй хүн тэр байдаг гэдэгт болон өөрийг нь хайгч хүмүүс шагнагч болдог гэдэгт итгэх ёстой. Еврей 11:6. Итгэл бол өөртөө итгэх найдахтай холбоотой зүйл биш. Зөвхөн чин үннээсээ итгэж байгаа хүн өөртөө итгэж найдахаас хол байж чадна. Учир нь өөртөө найдах итгэл бол сатааны хуурамч итгэлийн хэлбэр юм. Итгэл Бурханы амлалтууд биелэгдэнэ гэдгийг мэдэж дуулууртай байдлын үр жимсийг нь хүртэнэ гэсэн үг. Өөртөө итгэдэг хүмүүс амлалтуудад итгэдэг боловч сатантай адил амлалтуудыг гин бурууга зөвтгөх зорилгоор ашиглахыг хичээдэг. Итгэл бидний анхны эцэг эхийг Бурханы хайранд итгэж найдан түүний тушаалуудыг дуулууртай даахад тусалдаг байсан мэлээ. Тэд өөрсдөө итгэдэг учраас Бурханы хуулийг зөрчсөн ба түүний агуу хайр тэдний гэм нүглийн үр дүнгээс авран хамгаална гэж итгэхэд нөлөөлсөн. Уучлал нэгүслийг хүлээн авахт нөхцлүүдийг дуулууртайгаар биелүүлэлгүйгээр Тэнгэрийн таалал багтана гэсэн үзэл бол итгэл биш юм. Жинхэнэ итгэл ариун бичээсүүдийн амлалтууд, ивэлүүд дээр үндэслэгдсэн байдаг. Сатан бидний сэтгэлд итгэлгүй байдлын үрийг тарьж чадахгүй байх үедээ бидний төлөө итгэх байдал руу амжилтаагаар чиглүүлдэг. Биднийг ямар ч шаардлага гурван татлагын зам дээгүүр алхуулж чадах юм бол тэрээр айл хэдийн биднийг ялан дийлсэн гэдгээ мэддэг. Бурхан дуулууртай хандаж байгаа хүмүүсийг тэрээр ямагт хамгаалж байдаг бөгөөд энэ замаас хазаавал тэр дороо сатааны газар нутагт хөл тавьсан гэсэн үг. Аврагч бидэнд соригдохгүй тулд сэргэг бай залбир хэмээн альцсан мэлээ. Марк 14:38. Аюулт зам санаатаагаар орхоос биднийг бясалгал хийгээд залбирал хамгаалж байдаг ба эдгээрээр бид олон удаагийн ялагдлаас хамгаалагдах болно. Бид уруу татлагад орох үедээ урам зориг алдаж болохгүй. Бид сорилтод орох бүртээ Бурханы сүнсээр удирдуулж байсан эсэгтээ эргэлзэж эхэлдэг. Жухамдаа Бурханы сүнс Есүсийг сатааны сорилтонд оруулахаар цүлд аваачсан шүү дээ. Бурхан биднийг сорилтонд оруулахдаа бидний төлөө сайн зорилгыг биелүүлэхийг хүсдэг. Есүс Бурханы амлалтуудыг буруугаар ашиглан уруу татлагыг дагаагүй боловч сорилтонд орох үедээ сэтгэл санаагаар унаагүй билээ. Бид ч гэсэн сэтгэлээр унаж болохгүй. Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг Христчин хитэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй. Харин сорилтыг дэвсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг. Бурханд талархлын өргөлийг өргөж хамгийн дээд нэгэнд амлалтуудаа биелүүл. Зовлон зүдгүүрийн өдөр намайг дууд. Би чамайг аврах бөгөөд чи намайг хүндэтгэх болно хэмээн эзэн айлдаж байна. Есүс 2 дахь уруу таталтыг ялан дийлэх үед сатан өөрийн жинхэнэ дүр төрхөө харуулсан. Тэрээр салаа турайтай, сарсан багвахаа шиг далавчтай, үдэшгүй аимшигтай, амьтны дүр төрхтэй нэгэн бишээ. Тэр бүр доройтож гим нүгэлтэд унсан боловч юр бүсийн тэнгэр элчим. Тэр өөрийгөө бослогын удирдагч энэ дэлхийн бурхан гэж ил тод хүлээн зөвшөөрдөг. Сатан Есүсийг өндөр уулан дээр аваачаад дэлхийн бүх хаанчлалуудыг болон сүр хүчийг нь юр бүсийн байдлаар үзүүлжээ. Алтан наран бүх хот сүм, гантиг чулуун орд хааш, үржил шимт тал нутаг, жимсэн сагсаасан усан үзийн талбайг гівүүлж байлаа. Бузар мөгийн ул мөр харагдахгүй байв. Дөнгөж сайхан Есүсийн өмөр дүнсгэр хоосон элсэн цүл нэлээж байсан бол одоо юутаач зүүрлэшгүй гоо сайхан хангалуун байдал илрэн харагдав. Тэгтэл уруу татагч энэ бүх эзэмшил бол тэдгээрийн сүр хүчийг би чамд өгье. Учир нь энэ бүгд надад өгөгдсөн юм. Би үүнийг хүссэн хүндээ өгч чадна. Тиймээс хэрв чи надад мөргөвөл энэ бүгд чинийх болно гэсэн үгс дуулдав. Христийн үүрэг даалгавар зөвхөн зовлон шаналлыг үүрч байж биелэгдэх байлаа. Түүний өмнө ууг гашуу хүнд хүчээр байдал, тэмцэл зөрчлөөр дүүрэм амьдрал болон гутамшигтайгаар өхөх хувь тавилан хүлээж байлаа. Тэрээр дэлхий дахны гэм нүглийг өөрч эцгийнхээ хайраас хацах ёстой байлаа. Гэвч уруу татагч түүнээс ёс бусаар булан авсан эрх мэдлээ санал болгож байв.
Есүс сатааны эрх мэдлийг хүлээн зөвшөөрч ирээдүйд туулах ёстой байсан аимшигтай цовлонгоос зайлж болох байлаа. Ийм сонголт хийх нь агуу тэмцэлд ялагдаж буй хэрэг болох байв. Сатан өөрийгөө Бурхны хүүгээс өндөр байр суурь эзлэхийн тулд тэнгэр байхадаа гим нүгэл үлджээ. Хэрэв Сатан энэ үед ялалт байгуулсан бол түүний эсэргүүцэл ялалт байгуулсан гэж тооцогдох байлаа. Сатаны энэ бүх эзэмшил болон тэдгээрийн сүр хүчийг би чамд өгье. Учир нь энэ бүх надад өгөгдсөн юм. Би үнийг хүссэн хүндээ өгч чадна гэж Христэд хэлсэн үгс зарим нэг талаараа үнэн байв. Тэрээр багахан үннийг хуурам эхлэх зорилгоор ашигласан билээ. Сатан Адамаас эрх мэдлийг нь хулгайлан авсан юм. Гэвч Адам бол бүтээгчийг дэлхий дээр төлөөлж байсан хүн юм. Тэрээр хинээс ч хараат бусаар дэлхийг захирагч байгаагүй билээ. Газар дэлхий бол эзнийх ба тэрээр бүхнээгээ хүүдээ өгсөн юм. Адам дэлхийг захирах эрх мэдлээ Сатаны гарт өгсөн хэдиж Христ дэлхийн албан ёсны хаан хэвээр байв. Тийм ч учраас эзэн Небухадназар хаанд хамгийн дээд нэгэн хүн төрлөختний хаанчлалыг захирч өөрийн хүссэн хүндээ түүнийг өгнө хэмээн айлдаж байсан билээ. Даниэл 4:17. Сатан гагцхүү эзний зөвшөөрсөн хэмжээнд л ёс бусаар олж авсан эрх мэдлээ ашигладаг. Уруу татагч нэгэн Христэд дэлхийн бүх хаанчлууд болон дэлхийн сүр хүчийг санал болгохдоо Христийг дэлхийн эзэмших хаан тэтмээ түүнд хураалгаж түүнийг Сатаны удирдлагын доор хаан суудлаа эзлэх санал тавьжээ. Еврейчүүд ийм л хүсэл мөрөөдөлтөд автагдсан Сатаны иргэшээлд орсон байлаа. Тэд даян дэлхийг хаанчлахыг хүсч байв. Хэрвээ Христ тэднийг дэлхийг хаанчлах саналыг хүлээн зөвшөөрсөн бол тэд түүнийг баяртайгаар хүлээн авах байсан юм. Гэвч тийм эзэмшлийг гим нүглийн хараал зовлон гунгийн үр уршиг дагалдах ажээ. Христ уруу татагчид хандан зайл Сатана чи өөрийн бурхан эзэндээ мөргөж зөвхөн түүнд үйлчил гэж бичигдсэн байдаг юм хэмээн хариулсан билээ. Тэнгэрт бослого өдөөсөн нэгэн Христээр бузар муугийн зарчмуудаа хүлээн зөвшөөрүүлэхийн тулд дэлхийн хаанчлуудыг санал болгон худалдан авахыг хүссэн. Гэвч Христ түүнд худалдагдсангүй. Тэрээр зөвхт байдлын хаанчлалаа тогтоохоор ирсэн бөгөөд өөрийнхөө зорилгоосоо няцахгүй билээ. Сатан энэхүү уруу таталгаа ашиглан хүмүүсийг сорихдоо Христийг сорьсноосоо илүү амжилт олдог. Тэрээр өөрийнхөө эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн нөхцөл дэлхийн хаанчлалыг өгнө хэмээн хүмүүсийг уруу татаж ятгадаг. Тэр хүмүүсээс үнэн шударга байдлаа золиосолж, ёс суртахуунаа үл тоомсорлож, хувиа хичээхийг шаарддаг. Харин Христ биднийг юуны өмнө Бурхны хаанчлал түүний зөвхт байдал ирж хайхыг санал болгодог. Гэтэл Сатан тэдний хажууд алхаж мөнхийн амьдрал бодиттой байж болгоч энэ дэлхийд амжилт олохыг хүсэж байгаа бол та нар надад өөрчлөх ёстой гэж хэлдэг. Сатан та нарын сайн сайхан амьдрал миний гарт байна. Би та нарт эд баялаг, зугаад цэнгэл, нэр хүнд аз жаргалыг өгч чадна. Миний зөвлөгөөг сонсцоогтун үнэн шударга байх, өөрийгөө золиослох гэх мэт хийх осон зүйлсээр бүх хөөцөлдцгөө. Би та нарын замыг урьдчилан бэлдэх болно гэж хэлдэг. Маш олон хүмүүс хууртагдаж байна. Тэд өөрсдөө үйлчилсэн амьдралаар амьдрахыг зөвшөөрдөг тул Сатан түүнд сэтгэл ханамжтай байдаг. Хүмүүст дэлхийг эзэмших итгэл найдварыг өгнө гэж итгүүлснээрээ Сатан сэтгэл зүрхийг нь захирах боломжтой болдог. Гэвч үнэндээ тэрээр өөрийн эзэмшил биш, удахгүй өөрөөс нь булаан авах тийм л зүйлийг санал болгодог. Сатан хуурам эхлэлтээрээ хүмүүсийг Бурхны хүүхдүүд байх эрхээс нь холдуулан салгадаг. Сатан Есүсийг Бурхны хүү эсгэд эргэлзэж түүнийг шалгааж байв. Гэвч Сатаны Христийн эцсийн тушаалыг дахахаас өөр аргагүй болсноороо түүнийг Бурхны хүү мөн болохыг нотлон харуулсан. Зовлон шаналлыг эдэлсэн хүнээр дамжуулан бурханлаг байдал тодрон гэрэлтэв. Сатан түүний тушаалыг эсэргүүцэж чадаагүй. Ийм хүн доромжлуулж уур хилэн бадарсан тэрээр дэлхийн аврагчийн өмнөөс холдон явхаас өөр аргагүй болжээ. Адам бүрэн уналтанд автсантай адил Христ бүрэн ялалтыг байгуулсан билээ. Бидэж гисэн Сатаны уруу таталтыг эсэргүүцэж түүнийг өөрсдөөсөө холдуулах боломжтой Есүс Бурханд хандаж түүнд бүхнээ захируулснаар ялалт байгуулсан. Тэрээр элчээрээ дамжуулан тиймээс Бурханд захирагдах тун
бугийг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна. Бурханд ойр тутун. Тэгвэл тэр та нарт ойртон хэмээн айлцсан билээ. Яаков 4:7-8 дээр. Бид уруу татагчийн хүчнээс өөрсдийгөө аварч чадахгүй тэр хүн төрлөختнийг ялан дийлсэн ба хэрв бид гагцхүү өөрсдийн хүчээр тэмцэх юм бол түүнийг хурам эхлэх аргуудын золиос болно. Гэвч эзний нэр бат бүх цамхаг бөгөөд шудраг зөв хүн тийшээгүйгээд тэнд аюулгүй байна. 6-18-10. Энэхүү асар хүчтэй нэрээр хамгаалагдсан хамгийн сул дорой хүнээс ч сатан айн ширээтэй тогтон зайлдаг. Дайсан ийхүү зайлан одоход ядарч туйлдсан эзэн газарт өгсөн мэт өнөв. Бидэнд авралын замыг нээж өгөхийн тулд хайрт эзэн өгүүлж баашгүй зовлон шаналлыг туулан тэмцэлдэж байгааг Тэнгэрийн элчүүд нар ажиглан харж байлаа. Тэрээр хизээч хүний диссэн гарахаар дуудагдаагүй хүнд хүчээр харьцуулшгүй сорилтыг даван гарсан юм. Одоо эгээл өгсөн мэт хүч тэнхэлгүй болсон Бурхны хүүд Тэнгэр элч нар үйлчилж эхлэв. Тэр хоол унданд тэнхэрж эцгийнхээ хайрын тухай мэдээ түүний байгуулсан ялалтад бүх Тэнгэр баярлан баясч бууг сонсоод урам орж сэргэлээ. Хүн төрлөختнийг хайрлах хайр инэрлэн сэргэж зүрх сэтгэл нь ам орж тэрээр эхэлсэн ажлаа гүйцээхээр цааш явв. Тэрээр дайснаа дарж мөхөсдөж доройтсон хүн төрлөختнийг аврахаас нааш санаа амрахгүй болсон байлаа. Гим нүглээс аврагдсан хүмүүс аврагчийнхаа хамт Бурхны хаан суудлын өмнө очихоос наан бид авралын үн цэнийг ойлгож ухаарах боломжгүй байх юм. Мөнхийн гэр орны маань алдар хязгаарлагдмал болсон мэдэхгүйг маань сэргээх үед Есүс Тэнгэрийн бүх хивээлийг бидний төлөө орхин явж бидний төлөө зөвхөн Тэнгэрийн ордноо орхиод зогсохгүй мөнхөд өхөж ялагдах эрсдлийг ч хүртэл үүрсэн юм гэдгийг ойлгож ухаарах болно. Тэр үед бид тэтмүүдээ түүний хөлд тавьж нэдлүүлсэн хураг хүч, баялаг, мэрэгэн ухаан, сүр хүч, хүндэтгэл алдар ба магтаалыг авах зохистой хэмээн магтаалын дуугаа хоолой нэгтгэн дуулах болно. Илчлэл 5:10.